Өндөрчсөн хүмүүстэй энэ өдрийн мэнд хүргье. За тэгээд өнөөдөр юмнах ялмуу хэмээх застууланд одоо залраад тэнд одоо үнсэн үйл явдлууд болон мөн одоо тэнд айлтсан зэрлэг сургаалуудын талаар явж байсан. Тэг өмнөх юм дээр за тэгээд тэр дунд хэсэг дээр очиод завсарсан байгаа. За тэгээд одоо юу яасан тийм ээ? Одоо замч гэж одоо юу байх ёстой вэ гэж тийм ээ? Одоо мелогод одоо тэр замчийн талаар одоо ялна гэсэн. Нэгсэндээ одоо сэтгэлийн амар амгалан түрэх за тэрхүү замч гэж одоо юу байх юм тийм ээ? За тэрэн дээр одоо юу гэж ялцсан бэ? Замчийн үндэс түнд эдгээр гишүүн нугууд одоо байх ёстой хэмээн зарлигдсан. За энэ хүнд гүр дуудлыг альцсан. Замч гэдэг зүйлд одоо замч гэдэг зүйл нь олон янзын одоо тийм бүтцээс одоо энэ нэгсэнд олон янзын хэсгүүдээс бүрддэг гэж. За эдгээр олон янзын одоо гишүүн хэсэг бүрдлүүд байх ёстой юм аа. За юу вэ гэхээр багшээ гээд өвдөс шав горов. За тэгээд хичээнгүй хийгээд одоо тэсвэр хатуужил сүсэг горов. Бэлэг оюун хийгээд нэгүсэл хүний мөс горов. За эдгээр нь одоо үргэлжийн замч мөн гэж. За энэ 9 зүйлийг бол одоо хүн энэ бол одоо хүний одоо үргэлжид одоо хүн өөртөө ингэж бүрдүүлэн явж явах хэрэгтэй замч зүйлүүд юм аа гэж тийм ээ. За нэгсэндээ багшээ гээд өвдөс. За багш болон өвдөс гэдэг бол одоо тэр сэтгэлийн тэр одоо дотоод сэтгэлийн тэр амар амгалан өөртөө бий болгох тийм арга ухаануудыг өвдөс гэж хэлээд байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд ломоо гэж шав тийм ээ шав. За тэгээд тэрхүү багшийн одоо заасан одоо өвдөс энэ төр одоо суралцаад явах одоо хичээл зүтгэл. За тэр хичээл зүтгэл явахад хичээл зүтгэл явахад одоо саад гарахад тэрхүү саад дотороо даван дуучаад. За хатуужил тэсвэр. За тэгээд сүсэг гэж юм. За энэ 6 зүйл. Тэгээд одоо бэлэг оюун. За бэлэг оюун гэдэг бол багшийн альцсан сургаал номлолуудыг одоо авах гэхийн ухаанаар тэр дундаас бас авч чаддаг тийм ээ. Ер нь бол одоо юмд тийм авах гэхийн ухаанаар шүүлтүүртэйгээр хандаж чаддаг. Багшийн альцсан ном сургаалыг одоо юу гэсэн доо зүгээр багш хэлсэн гэж хүлээж авахгүйгээр мэдээж багш хэлсэн гэдэг нь одоо чухал боловч яаж авах ёстой гэхээр тэр багшийн хэлснийг бол одоо нэгсэн өөрөө шинжилэн ажиглан тунгааж ингэж одоо өөртөө мэдлэг болгож заах ёстой юм аа. За тэгээд тэрийг одоо бэлэг оюун гэж. За нэмжээ нэгүсэл гэж байна. Бусдыг одоо энэ ч нэгүсэл. За хүний мос гэж. За энэ 3 ингээ 9 зүйл байна. За энэ бол одоо хүнд байх ёстой үргэлжийн замч зүйлүүд юм аа гэж. За тэгээд хуран өмнө үгүй энэ аглаг нь самаатыг бяцлахын замч мөн. За хуран өмнө байхгүй. Хуран өмнө гэдэг бол одоо олон хүмүүс цуглаар тийм ээ найрлж баясалцаар тэгэл одоо янз янзын одоо нас цаашаа хүний одоо хөл ихтэй тийм ээ дуу шуу ихтэй тийм байгаа газрыг одоо ер нь хуран өмнө гэж хэлээд байгаа шүү. За хуран өмнө үгүй нөхөө аглаг юм гэж. Самаатыг бяцлахын замч юм гэж. За самаатыг дианыг бяцлах газар гэдэг бол хуран өмнө үгүй тийм газар бидээс самаатын бяцлагын хамгийн сайн замч усан тийм газраа гэж. За тэгээд бүтээлийг олсон богд багштай нь мунхгийг арилгах замч юм аа гэж. За тэгээд Өөсөл цөхрөл үгүй сүсэг инэ амгалан заяанд хөтлөхийн замч юм аа. За ер нь одоо хүн сүсэг байна гэдэг бол одоо сүсгтэй байна гэдэг бол хойд төрөлдөө сайн төрөл төрхийн
одоо маш гол замч байдаг тийм. За сүсэг гэдэг нь одоо ялангуяа одоо номонд сүсгэлсэн байх хэрэгтэй гэж тийм номонд. За ном гэдэг бол ерөөсөө хүний сэтгэлийг жинхэнэ өөрчлөн засах зэрэг зүйлч үүтэй ном гэдэг бол. Одоо жишээ нь номонд сүсгэлнэ гэхээр номноос нэг адис аваад тэгээд орхичдөг биш. Тэрийг бол номонд сүсэг төдийл зүйл байгаа юм тийм. За номонд сүсгэлнэ гэдэг бол нэг өсөндөө тэр мухар сүсгийг бол одоо нэг өсөндөө бид нар бол одоо сүсэг гэж бас хэлэхэд хэцүү болчиход байдаг шүү дээ. Ер нь бол тэр бурхны шинд яриад байгаа сүсэг бол альва нэгэн зүйлийн тухайн зүйлийн утга мөн чанарыг одоо таних ойлгоод тэгээ сүсэглүүл тэр сүсэг бол одоо хамгийн сайн сүсэг гэж тийм. За тэр сүсэг бол эцээч одоо тухайн зүйлээс одоо үүсэж ухаршгүй тийм үүсэж ухаршгүй тийм сүсэг гэдэг. Тухайн зүйлийн одоо утга мөн чанарыг ойлгоо. Тэгэхээр нэг өсөндөө бид бүгд хамгийн сүсгэлэх ёстой зүйл юу гэдэг вэ? Чухал дэдгүүр гэж байдаг тийм чухал дэдгүүр. За чухал дэдгүүр гэдэг нь бурхан. За бурхан бол одоо тэрхүү сэтгэлийн амар амгаланд өөрөө хүрч чадсан тийм бодгол. За тэр бурхан гэдэг бол тийм учраас бид бүгдийн сүсгийн орон гэж. Нэгсэндээ бид нэр бас одоо хэрхэн яаж амар амгаланд хүрэх тэрхүү арга замыг зааж өгч чадах тийм бодгол учраас бурхан бол за бид бүгдийн одоо хүсэж байгаа тэр амар амгаланд хүрэх зам юм аа. Тийм болохоор бурхан бол сүсгийн орон. За бурханы айлцсан тэрхүү сургаал бол яг жинхэнэ бид бүгдийн яг жинхэнэ авралын тэр явах нь шүү дээ. Бурхан одоо өөрөө сэтгэлийн тэр амар амгаланд хүрэх арга ухаануудыг одоо төгс эзэмсэж чадсан учраас тэрхүү арга ухаанаа одоо биднэрт айлтсан байна тийм. За тэрхүү айлтсан арга ухаан бид нар өөрсдөө одоо бурхан хэлсэн юм аа гэл ингээд сүсгэлээд зүгээр муухраар дагаад яваад байх биш. Тэрийг одоо яагаад ийм болцсон гэдэг үндсэн дээр одоо бид нар бурхан бол одоо бусдыг инэрч хайрлах хэрэгтэй гэж хэлсэн төдийгөр нь бид нар ингээд муухарлаад ингээд яваад байх биш. Яагаад бусдыг хайрлах ёстой юм? Тийм ээ? Бусдыг хайрласны үр дүнд юу байгаа юм? Бусдыг хайрлах нь өөрөө ямар одоо ач тустай юм? Бусдыг хайрлахгүй бол ямар одоо муу ур дагавартай ингээд олон талаас нь шинжлэн бодож тэгээд бусдыг хайрлах ёстой бол хэрхэн яаж хайрлах вэ? Бусдыг хайрлах гэдэг чинь өөрөө бас нэг тийм зүй тогтцтой шүү дээ тийм ээ. Тэгээд амаа намайг одоо юу гэх юм бэ нэг хайрлж нэг аль одоо өөрийг дээрлэж доромжилсан болгоны дор очиж бүхэлцээд байх нэр биш шүү дээ тийм ээ. Хайрлах гэдэг чинь шал өөр зүйл яваад. Гэх мэтээр ингэж нэгсэндээ бурханы тэр айлтсан сургаал зарилгууд дотроос бид нар өөрсдөө бэлэг оюунаараа тунгаан шинжиж тэгж тэр номын утганд тэр сэтгэлийг засах тэр арга ухаанд бэлэг оюун учир шалтгаан дээр суурилсан тийм сүсгийг олох хэрэгтэй юм. Тэгээ тэр бол одоо ерөөсө буцашгүй, өөсөшгүй тийм сүсэг байдаг. Тийм сүсэг байх юм бол угаасаа хүний сэтгэл өөрөө тэрхүү одоо сэтгэлийн амар амгаланд хүрэх арга ухаанд суралцаж эхэлдэг. Тэгээд ирэхээр сэтгэлийн амар амгалан бий болно гэж. За тэр бол одоо энэ насанд ч амар амгалан юм. Сэтгэлийн насанд амар амгалан, сэтгэлийн насандаа зөв бодолтой, зөв одоо сэтгэлтэй, зөв үзэл санаатай, зөв явдал мөртөд байсан учраас хойд төрөлдөж гисэн. Яг л одоо тэрхүү зөв сайн төрлийг олох юм. Тийм учраас ялангуяа энэ одоо номонд сүсгэлсэн сүсэг гэдэг нь одоо сайн төрөлдөр хөнгөтч юм аа. За тэгэхээр нэг осондоо тэр сэтгэлийн амар амгалан буюу өөрийнхөө сэтгэлийг хэрхэн өөрчлөн засах тэрэн дээр одоо ямар ч тийм анхаарал өгөө тийм ээ. Тэр нь тийм сонирхол өгөө хүн бол одоо нэг осондоо шал өөр замаар явчих юм л да. Яг л нөгөө нэг одоо юу хэмтэй бусдыг инэрч хайрлах биш эсрэгээр амин ховор арчих. Биел болж байвал бусд нь хамаагүй тийм ээ. За тэгэл одоо хит материаллаг зүйлрээ ингээ гуссаад орчих. Тэгээд ирэхээр одоо сэтгэл нь чамгсан биш. Доор төрний хүмүүстэй ч одоо
амар амгалан түгэж чадахгүй. Өөртөө ч амар амгалан түгэж чадахгүй. Тийм аюултай болох аюул байдаг баг. За тэр үүднээс нь нэлээд тийм. За тэгээд 5 архитны энэхүү бодол нь. За тэгээд учирсан болгоныг гэтлэх зам ч юм уу. За зарилгын дамжлагт багшийн одоо нягуурын өвдөсөн нь 3 лагшин үзүүлэгч зам ч юм аа. За авралын оромж хөгдөд горвын эндүр үлгүй зам ч юм уу. За хөгдөд гороо гэдэг хамгийн эндүр үлгүй зам ч юм аа тийм. За түрүүнээс бурхан бол одоо сэтгэлийн амар амгаланд хүрсэн учраас тэр хөө бурхан бол эндүр үлгүй аврал байна. Тэрний айлдсан сургаал өөрөө бас эндүр үлгүй аврал байна. За тэр айлдсан сургаалын одоо судлан шинжилж ойлгоод тэрхүү зам сургаалаар суралцсан явж байгаа. Одоо хуурга тэрхүү суралцсан яваад бодтой үр дүн гаргаж чадсан тэр хуурга бол одоо өөрөө бас хуурмаггүй замч маа гэж хэлж байна. За тийм болохоор 6 замчаар одоо өдөртөн татагдаж. За энэ 6 янзын замч байна тийм ээ. Хорон байхгүй байх. За хорон өмнө байхгүй байх гэдэг нь өгсөндөө өөрийнхөө ухаан санааг ухамсар оюун бодлоо нэг өсөндөө тийм эмх зэгцтэй байхыг хэлж байна тийм. За тэгээд сайн багш байх. За тэгээд үүсэл шантарл үгүй тийм сүсэг байх. За тэгээд альва зүйлд одоо маш сайн одоо юу яах шүүлтүртэй хандаж чаддаг тийм оюунлаг чадвар байх тийм. За тэгээд хөгдөд гороо. Тэгээд нөгөө багшийн альцсан тэр өвдөс сургаал гэсэн. За ийм 6 зүйлээс 6 замч гэж хэлж байна тийм. За дээрээс нь 9 зүйл чинь бол одоо ердийн үед одоо хүн бол байнга хэрэгжүүлж явах хэрэгтэй. 9 юу гэсэн. За тэрийг доош нь одоо ахиад жоохон илүү нягтршуулаад энэ 6 замч гэж гаргаж ирж байна. За тийм болохоор одоо энэхүү 6 замч шүтэж явах юм бол тэгээ бясалгаач их амгалангийн талд одно. За энэхүү 6 замчийг хэрэгжүүлж явсан хүн бол амар амгалангийн тэрхүү их сайхан уужим талд газар очиж чадхаа гэдэг нь сэтгэлийн амар амгалан болж чадна. За цацрал үгүй бодол үгүй агаарт суун өөрийгөө мэдэн өөрийгөө гэтлэх юм. Өөрийгөө жаргаа гэж тийм. За энэ өсөндөө цацрал үгүй бодол үгүй агаарт суу гэж. За цацрал үгүй гэдэг нь одоо бүдүүн барагтаа ярих юм бол одоо цацрал үгүй гэдэг нь өсөндөө биднээс нэг бодол ингээд сэтгэл санаа тогтохгүй гэж бодол маань бодлын шуурга автахыг цацрал. Тэр бодлын шуурганд автахгүй байхыг цацрал үгүй гэж ойлгож болно. Бүгд яг цацрал үгүй гэдэг нь яг цаад мөн чанартай бол хоосон чанарыг хэлээд байгаа тийм хоосон чанар. За хоосон чанар гэдэг нь ерөөсөө яг үнэн мөн чанартай бол зүгээр юмын аливаа зүйлийн бодит оршихуун мөн чанарыг л хэлээд байгаа шүү дээ. Яг оршихуун мөн чанар. Яг оршихуун мөн чанарыг хэлж байгаа учраас ер нь бол одоо бид нэр одоо хоосон чанарыг он чаддаг ч чаддгүй ч хамгийн чухал нь юу гэхээр юмд шүүлтүртэй хандж чаддаг байх. Юмд шүүлтүртэй хандж чаддаг. За тэр бол одоо хамгийн чухал зүйл байна. За энийг бол одоо мелодийн сургаалууд дотор маш их альдж байна. Аливаад шүүлтүртэй байх хэрэгтэй. Аливаад маш нягуур маш одоо оюунлаг бэлэг оюунаар ханддаг байх хэрэгтэй. Зөвхөн өөрт үзэгдэж үзэгдэл өөрт мэдрэмжтэй ихнээр хандаж болохгүй. Зөвхөн өөрийн үнцэг өөрийн бодлоор хандаж болохгүй. Тийм олон талын ажиглал шинжилэл гэх мэтийн за ийм одоо шүүлтүр тунгаан шүүн тунгааж хандах хэрэгтэй гэж. За тэгээд одоо нэгсэндээ хийж байгаа бүх зүйл дээр төвлөрч орших хэрэгтэй гэсэн чинь энэ өмнө хэлсэн тийм ээ. Энэ өмнө орчигдсон оржидны юм дээр гарсан тийм ээ. Ер нь бол одоо
хоол идэж байсан ч хүнтэй юм ярьж байсан ч алхаж байсан ч өөр дээр төвлөр сурах хэрэгтэй гэж. Яг тэр тухайн хийж байгаа зүйлээ одоо бид тэр нүур гараа угаажлаа гэхэд яг ингээ гар угааж байхад тэр гар дээр ингээ ус урсаал явж байгаа. Тэр мэдрэмжийг мэдрэх хэрэгтэй. Нүрээ угааж явахад нүүрэн дээр гар нүр хоёр нийлээ. Тэрэнд ус хүтэн халуунсан шавшигдаад ямар мэдрэмж төрж байгаа тэрийг мэдрэх хэрэгтэй. Хийж байгаа тэр процесс одоо хэн нэгэн хүнтэй харьцлаж гисэн тийм ямар нэгэн зүйл боллоо ч гэсэн одоо сэтгэл таагүй ямар зүйл тохиолдно тухайн процесс дээр төвлөрөх хэрэгтэй гэж байна. Процесс тухайн явагдаж идэх процесс дээр төвлөр. Түүнээс шидэ хэн нэгнийг энэ ийм байна, энэ тийм юм байна гэж оноож шүүж ингэх нь бол одоо тийм чухал биш тийм. Зүгээр л тухайн болж буй процесс дээр илүү сайн. Тэгээд ирэхээр хүн нөгөө юунд автах нь багасдаг. Сэтгэл хөдлөлд автах нь багасдаг. Бид нар хэн нэгэн хүнийг шүүгээл хүнийг үнэж цэгнэл хэн нэгнийг ийм байна, тийм байна гэл ингээл процесс дээр болж байгаа процесс дээр төвлөрөхгүй хэн нэгнийг онцолж аваад хэн нэгнийг ялах гад хэн нэгний дор орохгүй гэх тийм ээ хэн нэгний өмнө одоо нэг тийм муугаа үзүүлэхгүй ч гэдэм юм. Тиймэрхүү маягаар ингээд хандаад эхлэхээр хүний сэтгэл өөрөө ирэхгүй тийм хямарч эхэлдэг. Амгалан тайван байдлаа алдаж эхэлдэг. Тэгэхээр зүгээр альва зүйлийн яг болж байгаа тэр процесс дээр төвлөрөх хэрэгтэй юм аа. Тэгэхээр нэгсэндээ болж байгаа процесс дээр төвлөрөөд ирэхээр хүн сайн ч бай, муу ч бай бүх юмыг хөлөөн зөвшөөрч чаддаг. Тийм болт юм байна л да. Тэгэхээр зарим хүмүүс яриад байдаг тийм ээ. Тэгэхээр чи хит гинэн болчих юм уу? Гинэн болох шаардлага байна. Угаасаа сайн муу хоёулынг нь хөлөөн зөвшөөрч чадж байгаа учраас сайныг нь ч ойлгоод байгаа, мууг нь ч ойлгоод байгаа. Тэгэхээр тэр чинь сайн мууг нь хоёулынг нь мэдж байгаа учраас тэр чинь одоо гиндэх тийм зүйл байхгүй. Харин зүгээр одоо болж байгаа процесс дээр л яг оюун санаагаа тогтоох хэрэгтэй юм. Тэгэхээр нэгсэндээ энэ бол одоо за ийм одоо цацрал өгөө бодол өгөн агаарт суу гэж. Тэгэхээр одоо бид нар алхаж байсан чинь яг тэр алхаж байгаа процесс дээр төвлөрөх. За энэ бол бяцлаглалын хамгийн чухал тактик шүү дээ. Арга барил. Бяцлал гэдэг зүйлийн хамгийн чухал арга барил бол ерөөсөө л юм. Одоо бид нар хоол ингээл идэж сууж яхад яг тэр хоол идж байгаа процесс дээр төвлөрөө байж итлэлтэй янзын одоо бодлууд орж ирэх юм шүү дээ. Нөгөө нь бол өнөөдөр болсон орой хоол идэж итл өдөр болсон ажил дээр болсон илтэй янзын асуудлууд зам ам дээр явж байгаа хүмүүстээ харилцсан тийм хэрүүлэн үгнүүд тий. Тэгэл одоо өнгөрсөн амьдралын илтэй янзын сэтгэл нэсэв суусан илтэй янзын бодлууд гэж юм тийм ээ. Ирээдүйд юу болох вэ ингэх бол гэж санаа зовсон тийм бодлууд. Тийм бодлууд тэрөө толгойд орж ирээд тэр бодлуудыг бүх ач холбогдол гэж байгаа шүү дээ. Тэр бодлууд ерөөс ач холбогдол өгч болохгүй. Хорийг гэж бодож болохгүй. Тэр бодлуудад автаж болохгүй. Зүгээр л тэр бодлууд зөнд нь орох гэж. Одоо яг хоол идэж байгаа. Яг одоо да тийм ээ. Яг одоо юу хийж ин тэрийг л ухамсартай хий гэж байгаа юм. Одоо хийж байгаа зүйлэл маш ухамсартайгаар сайн хийж чадвал одоод бол хамгийн сайнаар байж чадвал тэгэл болоо. Тэгэл ирээдүйд угаасаа. Ирээдүй гэдэг чинь яг одоо цагийн л одоо юу шүү дээ нэгсэнд үр дүн шүү дээ. Тэгэхээр одоодоо хэр одоо юутай байгаад байна одоо хэмтэй одоо цагаа яг хэр их өөртөө үр дүнтэй хэр их ухамсартайгаар одоо цаг дээр оршиж чадчих. Ирээдүйд гарах үр дүн яг л тийм үр дүнтэй байна. Тэгэхээр энэ анхаарал төвлөрөх гэдэг бол маш чухал зүйл байгаа байхгүй. Бид нар одоос анхаарал төвлөрүүлгүй ханддаг юм болгон дээр зүгээр л нөгөө нэг рефлекс нөгөө зөнгөөр нөгөө дадал хвшлэр юм ханддаг. Зүгээр зөнд нь өөрөө айчдаг.